Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За би өнөөдөр 2021 онд Америкийн нэгдсэн улсад гарсан олонний танил TikTok-чин залуу өөрийнхөө эхнэр болон эхнэрийнхээ найзын амь насанд хүрсэн хэргийн талаар ярина. За та бүхний харж байгаачлан энэ бичлэг дээрх залууг бол Ali Abulaband гэдэг. За тэрээр TikTok болон Instagram сошиал хаягууд дээрээ Gene Kid гэх нэрээрээ олонд танигдсан. За Алигийн хувьд бол 1992 онд Лив улсад төрж Америкийн нэгдсэн улсад бол өссөн. За харин түүний эхнэр Анна нь 1993 онд Филиппин улсад төрж тэндээ өссөн. За 2014 онд Али Америкийн нэгдсэн улсаас Япон руу ажил болон аяллаа зорилгоор очсон. За тухайн үед Анна ч бас тэнд ажиллаж амьдарч иж таарсан. За тэд анх Аннагийн ажиллаж исэн бааранд танилцаад удалгүй хайр сэтгэлийн холбоо тогтоож Али хэдийгээр төрлөх Америкийн нэгдсэн улсад буцаж ирсэн ч гэсэн Аннаг бол авчираад тэд 2017 онд Калифорни Сан-Диего хотод албан ёсоор гэрэлтэй батлуулсан. Удалгүй тэдний дундаас бяцхан охин Жулиан мэнтэлсэн. За хэрэг гарах үед бол Али 29 настай, Анна 28 настай, охин Жулиан 5 нас хүрэх гэжсэн. 2019 оноос эхлэн Алигийн хувьд бол TikTok дээр киноны хэсгүүдийг дуурайсан хөгжилтэй хошин бичлэгүүдийг нийтэлж богино хугацаанд олон дагагчтай болж чадсан. За гэтэл 2021 оноос эхэлж тэдний харилцаа муудаж дагагчид нь бол тэднийг хосын харилцаа нь бол онцгүй таагүй байгаа гэдгийг нь бол мэдэж эхэлсэн. За яаж гэхээр Али үе сошиал дээрээ их нэртэйгээ маргалдаж байхдаа лайв хийж, уурлаж, харааж, доромжлох болсон. За энэхүү хэрүүлийн гол шалтгаан гэвэл хардалт. За Али үргэлж ихнэрээ өөрийг нь хуурч ийн гэж бодож түүндээ итгээд үргэлж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. За Аннаг байнга хаана хинтээ байгааг нь шалгааж, хянаж, утсыг нь хүртэл булааж аваад шалгах, за гэрээсээ гарах найз нөхөдтэйгээ уулзахыг нь хүртэл хорж хил амаар доромжлох. За энэ нь бүр цаашлаад гар хүрэх тохиолдлуудад ч гарч эхэлсэн. За өөрт нь гар хүрэх тоолонд Анны бол цагдаад мэдэгдэдэггүй төвчээд л өнгөрдөг байсан ч за нэг удаа бол цагдаад дуудсан. За тухайн үед Алиг цагдаа нар шууд баривчлахгүйгээр сануулга өгөөд бол явуулсан. Харин Аннад Алиг бол өөрөөс нь хол байх шүүхийн захирамж гаргуулах зөвлөгөө өгөөд явсан ч гэсэн харамсалтай нь 3 хоногийн дараа нөхрийнхөө гарт харамсалтайгаар амиа алдсан. Хэрэг гарах үед Анна Алигаас салах шийдвэрээ гаргаад охиноо аваад бол тустай амьдарч ийсэн. Али зочид буудалд Анна харин тэдний амьдарч исэн тансаг зэрэглэлийн апартментэд бол үлдсэн. За хэдий тустай байсан ч гэсэн Алигийн харталт хяналт бол зогсоогүй. Харин ч нууцаар Аннаг мөрдөж мөшгөж дарамтлах болсон. Аннаг гэртээ эзгүй үед нь хуйлуулж авсан түлхүүрээрээ гэрт нь орж шалгаж Анна руу чи гэртээ байхгүй хаана хинтээ намайг хуурч ийн гэж залгаж ойруулж бол харааж гэрийг нь сүйтгэж түүний хувцас эд хэрэгслийг нь хогийн савнд хийх зэрэг үйлдэл нь бол энгийн зүйл болсон. За тустай амьдарч ийсэн ч гэсэн гинэтэл гэрт нь ороод ирдэг энэ үйлдэлд бол Анна маш тухгүй дарамттай хэцүү байдалд бол амьдарч ийсэн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг 40 минутанд Анна охиноо цэцэрлэгт нь хүрэхээр гарсан. Харин Али 9 цаг 21 минутанд гэрийнхэн лоббид орж ирэн карта уншуулад Аннагийн амьдардаг 35 давхурт гарсан. За гэрт нь орсон дайруудаа Анна руу залгаж ойруулж нөгөө л нэг үгнүүдээ хэлсэн. За харин нэг санаанд оромгүй зүйл хийсэн нь охиныхоо iPad-нд за тухайн орчных нь яриаг шууд дамжуулдаг аппликейшн суулгаад өөрийнхөө гар утастай холбоод iPad-ыг нь цэгнэлэгчэнд нь залгаад бол мастер унтлагын өрөөнийх нь одоо орны толгойн ард талд нуугаад явсан. За өдөр 2 цагийн үед бол Анна охиноо аваад өөрийн тэр найз Ray Burn гих залуутай хамт гэртээ ирсэн. За тэд ирээд бол буудан дээр суугаад вайн унгаа Ray тэр хоёр ойр зургийн зүйлсийг бол ярьж эхэлсэн. За мэдээж тэдний яриаг сонссон Али галзууртлаа уурлаж буу ааван гэрлүү нь очсон. За гэрт явж орсон даруйдаа бол тэр шууд буудаж эхэлсэн. За нийт 6 удаа буудаж Ray болон Анна хоёрыг хоёулангийн хөнөөснийхээ дараа зургийг нь дарж өөрийнхөө ээж рүү явуулан за ээжтэйгээ ярьж дахин уйлж уучлалт гуйж за түүнийхээ дараа бол 911 дуудлага өгчхөөд охиноо аваад тэндээ цухтаагаад явж байхад нь зам дээр цагдаад баригдсан. Баривчлагдах үеэрээ за тэр бол маш тогтворгүй зан авиртай. За охиныхоо нэрийг дуудаад охиндоо хайртай шүү гэж дахин орилсоор байсан.
За хэдийгээр Аали хэрэгээ хүлээсэн ч гэлээ болсон зүйлд Анна Рэй хоёрыг бол буруутгасаар байсан. Хамгийн дургу хүргэсэн зүйл нь гэвэл за энэ бүхнээс хамгийн их хохирж байгаа хүн нь өөрийгөө гэж тэр хэлсэн. Шүүхтэр Аннагийн ээжтэй хэрэлдэж огт гимшиг сэтгэл хөдлөл гаргаагүй. Аалигийн Анна руу явуулсан аудио мессежийг нь бол шүүхтэр тоглуулахад Аали за Аннад хандан чиний найз охтууд начиг залуутай болцохыг хүсдэг. Охин нь өөрийг нь хамгийн сайн аав гэж хэлдэг. Чи бол тэнэг, Барни, хямдхан эмэгтэй. Тэндээ байдаг хямдхан залуустайгаа хөвгөлтэй байгаарай. Би бол чиний учирсан хүмүүсээс хамгийн сайн нь чи намайг өөрөөсөө түлхсэн чиний алдаа гихт зэргээр ойрлож доромжилсан бичлэгийг нь сонсгох үед л Аали инээж исэн. Хүн амны хэрэг үйлдчихээ шүүхийн танхимд инээгээд сууж байгаа нь бол бас хүмүүсийг гайхшруулсан. За энэ шүүх хурал нь бол нийтдээ 3 жил үргэлжилсэн юм байна лээ. 2024 онд энэ бүх хэрэг эцэслэн шийдэгдэж Аали, Анна Мэри болон Рейборн нарын амь насыг хөнөөсөн гэж бүх насаар нь хорих ял өгсөн. За шүүх хурал нь яагаад ийм удаан 3 жил үргэлжилсэн бэ гэхээр санаатаа урьдчилж төлөвлөснө үү, эсвэл гинтийн уур хилэнгээс үүснэ үү гэдэг дээр нэлээд маргаан үүссэн юм билээ. За Аалигийн өмөөлөгч талаас бол энэ хэргийг сэтгэл зүйн хямрал, онцлогдоогүй сэтгцийн өвчин, масуулах байцын хэд хэрэглээтэйгээс үүдэн Аннагийн бол Аалиг хуурсан явдал цочирдон гинтийн уур хилэндээ автаад сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй үйлдсэн хэрэг гэж бол өмгөөлсөн. За Аалич бас анх өгсөн мэдүүлэгтээ бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. За би бол буруу зүйл хийж байгааг мэдчихсэн. Гэсэн ч зогсож чадахгүй буудаад л байсан. Анна хашгирч уйлж байсан ч би өөрийгөө зогсоож чадаагүй гэж ярьсан байсан. За мөн Аннаг Аалитай гэрлэлтэд албан ёсоор туслуулаагүй салж нийлсэн харилцаатай байх үедээ Рейборн гэх залуутай харилцаа эхлүүлсэн нь энэ хэргийг үйлдэхэд хамгийн том нөлөө үзүүлсэн гэж үзсэн. За Анна Рэй хоёрын хувьд гэвэл найз гэж дурддаж байгаа ч гэлээ гэрчүүд ойр дотны хүмүүсийн хэлснээр тэд бол хорсын харилцааны эхний шатандаа явж исэн. Анна Аалигаас тусдаа амьдарч эхэлснээс хойш хэдэн 7 хоногийн дараа Рейборнтой танилцаад уулзаж эхэлж ийсэн нь энэ юм байлээ. За ингээд хардалт гэдэг зүйлээс эхлэлтэй энэ аимшигт үйл явдал нэг гэр бүлийг үгүй хийж бяцхан охин өнчрөн цаашлаад 2 хүний амь насанд хүрч өөрийн өсөж явсан ирээдүй гэр бүл гэд бүх зүйлийг бол үгүй хийж олон хүнийг уяг гашууд автуулсан хэрэг болсон. За ингээ өнөөдрийн дугаарыг мань дуустал сонсон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.